Өнөөдөр хэдүүлээ эзний үгнээс хамтдаа суралцах болно. Өнөөдөр би тоолго номын 14 дугаар бүлгээс 24 дугаар ишлэгийг уншия. Яг хэд хэдэн ишлэгийг би уншин тэгээд хамгийн эхлээд тоолго номын 14 дугаар бүлгийн 24. За энд ингэж хэлсэн байна. Харин миний зарц Калеб өөр сүнстэй байна. Намайг бүрэн дагаж байсан тул түүний орсон тэр нутаг руу би аваачих бөгөөд түүний үр удам нь тэр газрыг эзэмших болно гэсэн. За энэ амлагдсан нутгийн тухай ярьж байгаа. Хэрвээ та нар санаж байгаа бол яг энэ хэсэг юуны тухай гардгүйхээр одоо Египтээс гарсан, Египтээс чөлөөлөгдөж гарч явсан Израильчууд Бурхны амлсан нут руу явж байгаа. Египтэд боолчлал бараг 400 гаруй жил боолчлалт байгаад тэгээд Египтээс чөлөөлөгдөж байгаа тухай ярьж байгаа. Тэгээ Бурхан Мосег дуудаж, Мосегоор дамжуулж Израильчуудыг Аарон дамжуулж Израильчуудыг Египтийн боолжоос гаргаж байгаа. Тэгээ Мосегоор дамжуулж Фаронтой Египтийн хаан Фаронтой ярьж байгаа Израильчуудыг чөлөөлөхин төлөө. За энэ бол түүхэн үйл явдал байна. За энэ түүхэн үйл явдал болсон үйл явдал юу гэхээр Бурхан Израильчуудад өөрийн сонгосон ард түмэндээ би та нарт амлсан нутаг байгаа. Тэр нутагт та нар очиорой гэсэн. Тэр нутагт та нар очих ёстой. Тэнд амьдраарай гэж Бурхан амласан. За энэ нутагт очиж тэр нутгийг эзэмшихийн тулд Израильчууд Египтээс гарч тэгээд улаан тэнгисийг дайрч улаан тэнгист хоёр хуваагдаж хуурай газараа ялсан ингээд одоо түүхэн тэмдэглэсэн байдаг юм. Ингээд Израильчууд явж гин эзний замаар явж байгаа. Одоо дуудсан замаар явж байгаа. Гэхдээ энд их сонирхолтой үйл явдал болсон юм хөр сонирхолтой нэг талаар нөгөө талаараа харамсалтай үйл явдал болсон гэхээр Израильчуудын итгэлгүй байдал нь өөрөөсөө Бурхны үгэнд бүрэн итгэл найдвараа тавьж чадаагүй тэр байдлаас болж Израильчуудын тухайн үед байсан тэр бүхэл бүтэн нэг үе цөлд өгсөн байдаг баг. Итгэлгүй байдлаас болж Бурхны амлалтанд Бурхны үгэнд итгээхгүйгээсээ болж. Харин энд нэг хоёр хүний тухай гарч байгаа Калеб, Йошуа гэж. Калеб, Йошуа гэсэн энэ хоёр хүн үнэхээр Бурхны үгэнд итгэжсэн учраас эзэн энэ хоёр хүнийг амлсан нутглогоо оруулсан байдаг. Яг тэдний үеийнх дотроос хоёр хүн. Тэгээ дараагийн шинэ үе гарч ирсэн байдаг л да. Тэгэд энд өгүүлж байгаа миний зарц Калеб өөр сүнстэй байна. Намайг бүрэн дагаж байсан тул түүний орсон тэр нутаг руу би аваачих бөгөөд түүний үр удам нь тэр газрыг эзэмших болно гэж хэлсэн. Бүрэн дагсан учраас гэж өгүүлсэн байна. Ер нь үе бүр өөрийн түүхийг бичдэг байна. Өнөөдөр бидний үе ямар түүхийг бичиж байгаа бол Израильчуудын түүхийг бид нар сая харлаа. Тэд нар хэрхэн одоо Йосеф Фароны яг тэр одоо Египтийн ерөнхий сайд Фароны яг хоёр дахь хүн болж явах үед Израильчууд анх одоо Египтэд ирээд тэд нар маш их нэр хүндтэй байсан баг. Харин олон жил өнгөрсөний дараа тэр Израильчуудыг мэддэг, Йосефыг мэддэг тэр үеийнхэн дуусаад шинэ үе гарч ирэх үед Израильчуудыг эдгээр хитрхи олоолаа болж байна, хитрхи их мэдэлтэй байж байна. Энэ хүмүүсийг одоо бүгдээ ажилд ашиглаа ингээд Израильчуудыг Египтчүүд өөрийнхөө боол болгосон байдаг. Энэ түүх тэдний эхний үеийнхний бичсэн түүх. Тэд нэр хүндтэй, ач холбогдолтой хүмүүс байсан бол дараа нь болохоор боол болсон тэр түүхт бичигдэж байна гэсэн. Дараа нь энэ боол байсан түүхээс дараагийн түүх рүү чөлөөлөгдөж байгаа. Боолоос эрх чөлөөт хүн лөө. Тэгэд зөвхөн эрх чөлөөт хүн байгаа зогсгүй Бурхны амлсан, Бурхны сонгосон ард түмэн байгаад Бурхны амлсан нутаг руу явж байгаа ард түмэн болдог. За энэ бол түүх явж байна. Өнөөдөр бид нар бас түүх бичиж байгаа яг адилхан Монгол орнд. Яг 80-аад оны сүүлээр 90-аад оны их үед Монгол түүхэн хувьсгал гарсан гэж явждаг тийм үү? Одоо ардчилсан хувьсгал гэж ярьж байна. Чөлөөт зах зээл рүү шилжиж байгаа. Бид нар төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгтай байсан бол бид нар одоо чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг руу шилжсэн байна. Бид нар зөвхөн нэг нам байсан тэр одоо намын тогтолцооноос салж бид нар олон ургалж үзэлтэй олон намын тогтолцоог бид нар хүлээн зөвшөөрч ардчил руу явсан ба. Гэхдээ үнэн дээр бидний хинэн ч яг энэ туршлагатай байгаагүй. Тухайн үеийн одоо төр барьж ирсэн хүмүүс ч тэгмээ тухайн үед одоо сонгогдож байсан анхны одоо их хурлын сонгуул хийж сонгогдож их хурлын гишүүн бол сонгогдож байсан тэр улс төрийн хүчин тэгмээ тэр төр засгийн удирдагч нар аль нь ч ямар ч туршлага байгаагүй. Хинэн ч угаасаа ардчилсан нийгэмд амьдарч үзээгүй хүмүүс байсан. Тэгвэл тэм зоригтой шийдэм алхам хийсэн энэ бий болсон. Ингээд энэгээр амьдарсан. Гэхдээ энд нэг түүхийг бичсэн байна. Ямар түүхийг өнгөрсөн 30 жил бичвэ гэхээр
Нэг талаараа бид нар ололт амжилт байгаа. Өнөөдрийн хөгжил, цэцгэл бас байна. Тодорхой хэмжээнд бид нар харж байгаа. Энээс бид нар бас амсж байгаа. Бас нөгөө талаар ялзрал бий болсон байна. Нийгэм дотор ялзрал бий болсон. Авилгал, гээл ахвал, шодрог бус байдал бий болсон. Тэгэхээр энэ түүхийг тэр 90 оноос өнөөдрийн хүртэл энэ явж ирсэн 2025 хүртэл явж ирсэн энэ түүх, энэ 35 жилийн энэ түүхийг бид нар харж байна. Энэ дотор бид нар бас бичлсэн түүх бас байгаад байна. Бид нар энэ дотор чи хамт байж байгаа юм. Бид нар тодорхой нэгэн хүмүүсийг гаргаж ирэл энэ хүмүүсээс болоод хамаг юм сүршлээ гэж хэлэхээс илүү бид өнөөдөр өөрсдөө ямар түүхийг өөрийнхөө амьдралд бичиж явж байгаа. Мэдээж зарим хүмүүсийн гаргаж байгаа шийдвэрээс болж бидний амьдралд нөлөөлдөг юм зүйл энэ нийгэмд байгаа. Үнэн яг тодорхой. Гэхдээ бидний өдөр бүрийн өөрсдийн амьдралдаа гаргаж байгаа сонголт шийдвэр маань ямар түүхийг бичиж байгаа вэ? Бид хүмүүсээс шаардж байгаа шудраг ёсоо бид нар өөрсдөө амьдралд харж чаддаггүй. Нэгснэ бид нар өөрсдөө амьдралд тэрийг бий болгож чаддаггүй. Би хүнийг чи яагаад бити худлаа яар гэж хэлж байгаа бол би өөрөө худлаа ярихгүй байгаа. Би хүнийг чи бити архитан согтур гэж бол би өөрөө архитан согтурахгүй байгаа. Би хүнийг хулгай бүү хий гэсэн бол би өөрөө бас хулгай хийхгүй байгаа. Тэгснэ бид өөрийнхөө амьдрал түүх бичиж байгаа хүмүүс харин бид өөрийнхөө түүхийг яаж бичиж байгаа вэ? Калеб өөрийнхөө түүхийг бичсэн байхгүй. Калеб Йошуа хоёр. Тэр хоёрын түүх юу гэж үлдсэн бэхээр энэ хоёр хүн бол өөр сүнстэй хүмүүс байсан юм аа. Тэгээ бүр бурхан юу гэж хэлсэн гэж Калеб намайг бүрэн дагаж байсан тул түүний орсон тэр нутгийг би түнд болон түүний үр хүүхдэд өгөх болно гэсэн. Калебийн бичиж байгаа түүхийг бид нар харж, түүний зүгээр бичиж байгаа түүхээс гадна бичсэн түүхийг бид нар бас сонсож байгаа. Энд ингэж хэлээгүй. Калеб намайг дагах учраас гэж хэлээгүй. Калеб намайг дагаж магадгүй учраас гэж хэлээгүй. Калеб бараг намайг дагсан шүү ч гэж хэлээгүй. Калеб намайг бүрэн дагсан учраас гэж хэлсэн байна. Энд маш чухал утга агуулгадж. Өнөөдөр олон итгэгч нар гэдэг эзэн минь та яагаад намайг миний залбиралд хариулахгүй байгаа? Та яагаад намайг сонсохгүй байгаа? Та яагаад миний хүслийг биелүүлэхгүй байгаа? Та яагаад? Бид нар гомдолдог бурхан та яагаад ингэхгүй? Калебийг та ерөөсөн л байлаа шүү дээ. Тэ ерөөсөн. Харин бурхан юу гэж хэлсэн гэж тэр дагсан учраас гэсэн байна. Бүрэн дагсан учраас. Ингэж хэлээгүй. Тэр бүрэн дагна гэж амласан учраас гэж хэлээгүй. Тэр бүрэн дагаж магадгүй байсан учраас гэж хэлээгүй. Тэр бүрэн дагсан учраас би Калебийг болон түүний үр удмын би ерөөс юм аа. Өнөөдөр бидний залбирал юм байдаг. Ихэнхдээ за эзэн минь өнгөрсөн 7 хоног тэнэгтлээ уучлаарай. За эх 7 хоногоос жинхэнэ итгэлийн хүн байна. Жинхэнэ зөв амьдрнаа. Дахиж уухгүй, дахиж илүү дутуу хийхгүй, зохид зодтолдохгүй, хэрүүл урал хийхгүй, майжилсахгүй одоос. За эх 7 хоногоос. За тийм учраас эзэн минь зээлийн минь бүтээж өгөөч. Бурхандаа 8 хийх гэдэг ш бид нар. За бурхан минь би одоо зөв амьдрах гэж байгаа. Тэгэхээр визийг минь бүтээгдэж өгч. Тэ? Би одоо зөв амьдрах гэж байгаа. Зээлийн бүтээгдэж өгч. Би одоо яг одоо л ойлголоо бурхан. Одоо л би харуулах гэж. Тийм учраас тэгчээч. Ингэчээч. Энэ эсэл дээр тийм бид нар уншиг. Энэ эсэл дээр юу гэж хэлсэн гэхээр Калеб бүрэн дагсан өнгөрсөн цаг дээр хэлсэн бол дагсан, биелүүлсэн, дуулууртай байсан, хийсэн, өөрийгөө зориулсан, золиос гаргасан учраас бид нар болохоор зүгээр амлалтаар л амьдраад байдаг хүмүүс. Одоо л ойлголоо. Одоо л тэгнэ. Яг одоо л тэгнэ. Тэгээд бид нар амлалт одоо ингэж юу гэдгийг амлалт өгөөд ойлгосноо гайхаад л тэгэхэд яг одоо өрөөхт гэдэг. Яг одоо авах гэдэг. Өөрөө юу дуртай ерсөн хүслээ яг одоо л биелүүлэх гэдэг. Тийм учраас гэж тийм. Яа ойлгосон бурхан минь. Одоо л таны хан шинтлөө явъя. Машин өгч гэж тийм. Яг одоо ухаарсан эзэм нь одоо бизнес юм нь өстой үнэхээр өрөөгөөд өгч одоо ашиг орлоготой болоод өрнөөс гаргаад өгч тэгээд л би өстой таны хаан шинтлөө тэр мөнгийг зарцуулж өгнө. Дэлхийн хязгаар хүртэл явна. Үгүй анөхтөө. Бид нар яг Калеб өөр сүнстэй байсан. Бид нар яг өөр сүнстэй хүн байгааг бид нар харуулдаг.
Тэрнээс бид нэр өөр сүнстэй хүн байх гэдэг амлдаггүй маа гэдэг ойлгох хэрэгтэй. Энэ амлалтаар бий болдог. Амлчаар маш олон гэр бүлүүд дотор бас байдаг зөрчил байна. За дахиж би тийхгүй л гал нөхөр нь тэгдэг. Ер нь эрчүүд л ихэнх тэгдэг те. За дахиж би ингэхгүй л. За мэдээж зарим тохиолдолд ихнэрүүд нь тэгж бол. За би дахиж найс нь ингэж өглөхгүй ч гэдэг юм. Яншихгүй ч гэдэг юм. Нөгөөт нь би дахиж ингэж худлаа ярьж гадуур алга болохгүй ч гэдэг юм. Ингээ. Тэгээд амлцсан учраас одоо бүх юм болчлоо гэж боддог байхгүй. Тэгээ ингэж яриад байна. Ингэж одоо би нэг гэр бүлүүдийн зөрчил байна л да ингээ надтаас ингээ хурж зөвлөгөө аваад явах та. Би харин дахиж тийхгүй гэдэг энэ ингээд тэнэгтээ намайг загнаадах ингээд байдаг. Надад итгэхгүй байх ингээд. Come on. Чи итгэлийг эргүүлж олж явахын төлөө хичээх ёстой шүү дээ. Надад санал нийлж байгаа юм байна уу? За, эмэгтэйчүүд их урам зоригтой хэлж ш. Унаа эрчүүд болохоор ингээд үгүй тэгэл яриасан бол ярьсан ш тэгэл болоо ш. Тэгэл эр хүн хэлсэндээ эмээлтмөр хариасан да тийм л байж ш. Гэхдээ маш олон тохиолдолд эрчүүд маань тэгж чадахгүй байна. Зөндөө юм ярьдаг ярьснаа биелүүлж чадахгүй байна. Зөндөө юм амлдаг амласнаа биелүүлж чадахгүй байна. Тэгээд нэг газар очиж бүдэрч унгуудаа тэгээд буруутныг хайж идэх. Би бол гайгүй л явж ирсэн гэтэл нэг юм заавал нэг юм олно. Тэрнээс болоод би уучлаа. Тэрнээс болоод би тэнэгтлээ. Инээс болоод би ууралчлаа. Тэрнээс болоод зогж унгаж, мөргөж унгаж. Тэрнээс болоод ажилгүй болчлаа. Инээс болоод зээл бүтээгүй гэл ингээд нэг юмыг хайгаад байдаг. Өнөөдрийн энэ ишлэл энэ хэсэг энэ богинохын хэсэг юу өгүүлж байгаа юм гэхээр ан өхтөө бид нэр амлалтаар зөвхөн амьдрахгүй л гэж. Өөрийнхөө амлалтаар бид нэр хийсэн бүтээсэн зүйлийнхаа үр дүнгээр амьдрах хэрэгтэй юм. Тэрний үр жимсээр бид нар амьдрах хэрэгтэй. Бид нэг л өдөр сайн сайхан болондоо гэсэн амлалтыг биш. Харин өнөөдөр би Бурхны үгэнд дуулууртай байгаа амьдралаар бид нар амьдрах сурах хэрэгтэй байна. Үүнийг өөр сүнстэй хичээлсэн байна. Яг энэ ишлээс яг энэ түүхийг харах юм бол Тоолго номын 13 14 дугаар бүлгээс харах юм бол энэ Израильчууд итгэлтэй байсан үе байна, бас итгэлгүй байсан үеийн тухай ярьж байгаа. Итгэлгүй байсан. Зарим хүмүүс нь итгэлгүй байсан. Зарим хүмүүс нь итгэлтэй байсан тухайч. Та нар санаж байгаа бол энэ 12 туршуул явуулдаг. 12 туршуулыг явуулаад Бурхны амлсан нутгийг очиод туршиж үз. Бурхны амлсан нутагт ямар хүмүүс амьдарч байгаа. Тэр амлсан нутагт бид нар орж чадах юм уу? Тэрийг бид нар эзэлж чадах юм уу гэдгийг мэдхийн тулд явуулдаг. Тэгэд 12 туршуул нь 12 шилдэг дайчин байдаг. Шилдэг өдөрдөгч 12 овгомгаас сонгогдсон хамгийн шилдэг 12 юм. 12 явдаг, 12 ирдэг. Ирээд тэд нар юу шилдэг гэж Тоолго номын 13 27 28 дээр ингэж хэлсэн байна. Тэд түүнд гэдэг. Хэлж чинь Мөсөд хамж хэлж. Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр бол үнэхээр сүү балаар бэлгсэн нутаг байна гэсэн. За сүү балаар бэлгсэн нутаг гэдэг нь одоо бидний үлгэрт гардаг шиг ингээд сүүн голмол урсаал тэндээс шанагж явангуудаа шууд цайгаас үлээд буцалгаал өрөм сагсаадаг тийм тухай яриаг. Сүү урсан гэдэг нь яг юу тухайн үед одоо илэрхийлж хийж ирсэн мэхээр маш үржилс шимтэй тэр нутаг учраас тэнд байгаа мал сүрэг маш ихээр үржиж олширдаг учраас тэнд сүү тасардгүй гэсэн энэ санааг агуулж байгаа шүү дээ. Балаар дүүрэн гэдэг нь энэ нь болохоор одоо ингээд бал энэ тэндээс урсаал гарч идэг зүйл тухай ярьж байгаа. Энэ бол жимс ялангуяа бид нэг хасарван жимсийн тухай тийм хасарван жимс бол энэ бал буюу хүмүүсийн хэрэгцээд одоо нэгсэндээ хүмүүсийн амьдрах бүхий л одоо хэрэгцээг хангасан тэр үржил шимтэй газар нутаг байгаа шүү гэдгийг харуулж илтгэж байгаа шүү тийм үү. Тэгэхээр түүний үр жимс нь энэ байна гэсэн байна. Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн хүчрэхийг хагаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. Түүнээс гадна бид тэд Анакийн үрүүдмийг үзвэ гэсэн. Тэд нар яасан очисон. Тэр нутаг бол үнэхээр гоё нутаг байсан үнэн. Гэхдээ тэнд хүчрэхийг ард түмэн байна. Бурхан бидэнд амласан ч гэсэн бид нар тэр нутаг руу орох боломжгүй юм байна гэдэг энэ зүйлийг хэлсэн байдаг. Өнөөдөр яг тэдэнтэй адилхан үгээр амьдрэх хүмүүсийн итгэж байна. Тийм ээ Бурханы үг бол үнэн. Тийм ээ эзэн залбирх нь чухал. Гэхдээ би залбираад хариугаа угаасаа авдаггүй. Миний залбирт Бурхан хариулдаггүй. Угаасаа хариулдаг. Бурхан намайг угаасаа тооддаггүй. Угаасаа тооддог. Сонсдоггүй. Тэр хэнээгүү тэр сүрэнгүү сонсдог юм байлаа Бурхан. Залбирсан чинь сүрэнгийн юм бэлдсэн шүү дээ. Нөгөө виз мэсэн гараа явцсан. Биний хайрсан насаараа залбираад нэг ч удаа виз гараагүй. Бурхан намайг уу сонсохгүй. Сүрэнг сонссон. Хонгорогийн ажил бүтчихдээ. Тэр чинь залбираад ингээд тушаал мушаал дэвшээд ингээд явна. Энэ хүн бол амжилт. Тэр дойрч залбираад хийвэрэ. Нөгөө ажилтныг хийвэрэ. 10 жилийн өмнө хэн байсан яг хийвэрэ.
Бурхан тэрний залбирыг сонсдог. Бид нар яг эзний өмнө хурж тэлдэг. Тийм ээ эзэн. Библи үнэн бурхан байгаа. Гэхдээ залбирал гэдэг хариулт авахгүй. Тийм ээ Есүс хаасаагүй гайхамшиг хийдэг. Гэхдээ миний амьдралд бол хийхгүй. Уусаа би энэ бурханд бол тийм чухал хүн биш гэж бодож байгаа. Христ дотор ялалтай амьдрал байдаг. Би сонссон хүмүүс хэрхэн ялснаа, хэрхэн муу зуршлаа ялснаа, хэрхэн зан чанар нь өөрчлөгдснөө. Хэрхэн амьдралын хүнд бэрхшээлийг итгэлээр давж гарсан ярьсан. Тэнд ялалтай амьдарч байгаа хүмүүс харсан. Гэхдээ миний амьдралд бол тийм биш. Би бурханд итгэж байгаа л да. Гэхдээ би бол тийм онцгой биш. Угаасаа бурхан намайг сонсдог. Бурханы үг үнэн. Гэхдээ миний амьдрал биелэхгүй гэдэг үг бол итгэлгүйгээс л гарч байгаа. Итгэлгүй. Яг тэр Израильчууд тийм ээ бурханы амлсан нутаг үнэхээр гайхамшигтай байсан. Гэхдээ бид нар очиж орж чадахгүй гэсэн. Тэнд улам хүчрэг хүмүүс байна биднээс. Энэ нь бурханы хувьд үнэхээр урам хугаран байдаг болов уу? Яг би урам хугарам гэж хэлж байгаа. Би хүншүүлж хэлж байгаа шүү. Тэрээс бурхан биднэртэй адилхан ингээл нэг өдөр сэтгэлээр усан депресд орсон. Йоо нөгөө амьд үеийн чинь бүр тэнэгч чинь ёо наастан. Нөгөө батуул пастор болцсон чинь юу вэ энэ? Оо ятрага зааса ариун сүнс одоо энэ тэр гурвлаараа хэдүүлээ нэг жоохон сэтгэл зүйн юм. Ийм байхгүй шүү заяо. Яг бид нар бурханыг Библиэлд маш их хүншүүлсэн санааг хэлсэн байдаг. Бурханы мотор ингээл тийм үү? Бурханы одоо мэлмээ энэ төр ингээл энэ бол хүншүүлсэн санаагаар одоо хэлж байгаа. Бидэнд одоо бурханы бидэнтэй ойрхон байгаа гэдгийг ойлгуулах зорилгоор. Тэрнээс бол бурхан хүн шиг яг бидэн шиг ийм биш дээ. Яг Библиэлд бурханы сүнс гэж хэлсэн байдаг тийм үү? Тийм ба. Тэгэхээр энэ бурхан урам хугардаг болов гэдэг би зөвөр биднэрт өөрснөө ойлгомжтой байхын тулд ирж байгаа. Бид нар ингээ хин нэгэн хүнд маш их сэтгэл гаргаад зориулаад хамаг юм тусал дэмжээ явдал тэр хүн маань эргээд биднийг буруутгаад юм ярих үед бид нар их урам хугардаг тийм үү? Одоо ялангуяа энэ маш олон эцэг эхчүүд эмээ өвнөр байх шиг эцэг эхчүүд ингээ хүүхдийн талаа хамаг юм зориул сэтгэлний хүүхэд нь та намайг ойлгодгүй байхгүй гэж ярихаар ингээ нэг сонирн болдог тийм эцэг эхчүүд. Яагаад ойлгохгүй? Ойлгохыг хичээсэн шүү дээ. Ойлгохыг зорьсон шүү дээ. Хамаг байдаг л зориуллаа шүү дээ. Тэгээ яагаад ингэж хэлж байгаа юм бэ? Бурханы сонгосон өөрийнхөө амиар худалдаж авсан ард түмэн хүмүүс нь. Түүнд бурхан намайг сонсохгүй дээ гэж хэлэх нь. Бурханд хэр таатай сонсогдох вэ? Таны хамгийн хайрладаг, хамгийн амьдралаа юугаач харамлахгүй байхыг хүсдэг тэр хүн чинь танд хүрчээд чи надаас үргэлж юм нуудаг, үргэлж юм харамлдаг гэж хэлэхэд танд ямар сэтгэл төрөх бол. Яг энийг ойлгуулахын тулд би ингээ хүншүүлж бид нар өөрсөндөө би хүн дээр жишээ авч ярьж байгаа шүү. Бурхан өөрийнхөө амийг харамлаагүй, Есүс Христийг тэр биднээс харамлаагүй бол өөр тэр биднээс юу харамлах вэ гэж Ром хотын бичсэн загталтаар хэлсэн мэт. Тэр өөрийнх нь цорын ганц хүүг бидний төлөө загалмаа дээр совдлуулсан бол өхүүлсэн бол одоо өөр юуг биднээс харамлах юм? Есүсийн амнаас илүү үнцэнтэй, Есүсийн үхэл ба дахин амьлтаас илүү үнцэнтэй утга учиртай зүйл энэ дэлхий дээр байгаа юм уу? Бидэнд мөнх амийг өгөх зүйл мөнгө юм уу? Үгүй. Алдар нэр юм уу? Үгүй. Бидэнд мөнх амийг өгөх нэгэн бол Есүс Христ юм аа. Бидний төлөө бэлдсэн төлөвсөн олон гайхалтай зүйлс бидний амьдралд ирэх өмнөх нь бид нар бууж өгөөд за хотлаа маань бурхан намайг сонсохгүй байна. За болий. Зөндөө цаг алдчихлаа шүү дээ. Есүс гэж явсараад хамаг амьдралаа нураачлаа. Надад тэгж хэлжсэн хүн байх. Сүм гэж явсараад бүрс амьдралгүй болчихлоо. Come on. Та яаж тэгж хэлж чадчихна? Тэгээд заримдаа надаас хариу нэхэд байгаа юм шиг. Пастор сүм гэж би зөндөл явлаа. Овооч оцоосон ч юмгүй байлаа. Өөрийн гэсэн орох оронжгүй байна гэл. Арай хатан түрээсээ төлөө явж байна. Зөндөл явлаа, олон жил явлаа. Эцээц овооч оцоосон юм байна. Ингэж явах хэрэг байгаа ч юм уу. Одоо ерөн сүмд явах байлнаа. Энэ бол бидний нөгөө бурханаас нөгөө бурханд амлаад хамаг юм бүтээх гэсэн хандлага чинь байхгүй. За бурхан би одооноос гоё амьдрнаа. Хэвээ яг зөв амьдрж эхэлнэ шүү. За одоо өчтөх үү гэж. Яг нөхөр эхнэрээсээ за өнөөдөр л энэ баярын өдөр юм чи өнөөдөр л найз нь ууч маргааш нас дахиж юус уухгүй гэж гуйж хатаа адилхан. Өнөөдөр л жоохоо л ууч. Тэгэл боллоо. Дахиад найз нь уухгүй шүү. Уухгүй.
За нэг л удаа боломж олгоч гэж худал амлаж байгаа. Яг адилхан. Бурхан минь одооноос эхлээд би дахин хэлье. Бурхан бидний амлалтан дээр суурилж ажиллаа хийнэ гэж итгэх юм бол та буруу бодож байна. Бурхан бидний амлалтан дээр суурилж ажиллаа хийх юм. Бурхан өөрийнхөө хүслээр бидний амьд ажиллаа хийдэг. Нэгдүгээр, хоёрдугаар Бурхан бидний хэрхэн амьдрсныг харж тэр өөрийнхөө шагналыг өгдөг гэсэн. Нэгсэндээ бид нар Бурханы үгийн дагуу амьдрсан амьдралынхаа үр жимсээр амьдрдаг гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Яг л саяны Калеб ядал. Калеб яасан бэлээ? Бурхан юу гэж хэлсэн бэлээ? Калеб намайг бүрэн дагсан учраас би түүнд болон түүний үр хүүхдэд газрыг өгөх болно гэсэн. Бүрэн яасан учраас вэ? Дагсан учраас. Ингэж хэлээгүй. Дах учраас гэхгүй. Дагаж магадгүй гэж хэлээгүй. Дагна гэж амлсан гэж хэлээгүй. Тэр дагсан юм агс. Халелуя. Өнөөдөр анх нэгсөө бид нар зүгээр амлаад л за Бурхан дахиж би нүүл хийхгүй. Дахиж би тэнэгдэхгүй. За болцсон. Одоо өгчөөч. Түүний хүүхдүүд итгэлгүй байдалд ялагдсан ухрах нь харамсалтай. Бурхан үүнд үнэхээр харамсалтай. Бурханы хувьд үнэхээр тааламжгүй байна бол. Эзэн биднийг төлөвшөж өсөж хөгжөөсэй гэж хүсдэг. Биднийг өсөлт хөгжрлөө Бурхан дагуулдаг. Зарим хүмүүс сүнслэг өсөлтийг зүгээр ариун сүнс орж ирэл хийждэг гэж боддог. Энэ автоматар л. Залбирцсан. Ариун сүнс ирсэн. Угаасаа ингэж өсчих бах уу гэж хэлдэг. Тийм байхгүй. Яг л Библи хэрэгт ингэж хэлсэн байх гэхээр өсөх түн гэсэн байдаг биднийг. Өсөх түн тушааж байгаа биднийг өс гэж. Өсөлт сүнсээр өсөх, итгэлээр өсөх гэдэг биднээс хамаатай байна. Бидний зүтгэл хэрэгтэй маа гэдэг хэлж байгаа. Тэрээс бид нар ингээд сүмд явал бүтэн зөвдөр цуглаан суугаад тэгэл 7 хоногийн дундор 9 бүлэгтэй ч юм уу дагалдагчийн бүлэгчтэй суугаад тэгээ өглөөний залбираад байгаа юм бол тэгэл сүнсээр өсөөл хөгжөөл айхтар агуу тэр төлөвсөн хүн болно гэж бодож бол та энэ дүүрч. Өсөхийн тулд та өөргөө зориулах хэрэгтэй байна. Эзэн биднийг өсөж хөгжөөсэй гэж боддог. Бид нар өөрснөө өсөж хөгжихгүй байгаа мөртлөө бид нар Бурханд гомдлсоор л байдаг. Бид нар зарим хүмүүс нэг дороо эргэлдээл гэдэг юм. Тэгэл гайхал. Би эндэл байж байгаа. Түрүүний хэлдгээр ёо зөндөө сүмд явлаа одоо юм ярэ. Нэг юмыг ерөөсөө хүмүүс ойлгодог. Гэхдээ залбирчих юм бол тэгэл Бурхан өгчин тэгэл гоё болчихно. Харин Библи юу гэж хэлсэн гэхээр та нар миний дотор гэж тийм миний дотор гэж. Миний үг таны дотор байвал та нар юу хүснээр залбирвал би хариулна гэж. Миний нэр залбир. Энэ юу хэлж байгаа гэхээр үнэн дээр зүгээр Бурхангүй амьдралаар амьдрчаад Бурханаас залбираад Бурханаас залбирлын хариулт авна гэж бүү гордоо гэдэг та нар ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг хараач. Өөрийнхөө хандлагыг хараач. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хараач. Өөрийн амьдралын хэм маягийг хараач. Тэгээд Бурханд юу гэж хэлэхээ сонго. Гимших ёстой бол гимш. Улаах гим нүглээ улаа Бурханы юм. Хэрвээ миний зүрх сэтгэл нүгэл байх аваас Бурхан намайг сонсохгүй гэд бичсэн байт. Миний дотор нүгэл байх аваа Бурхан намайг сонсохгүй. Тэгэл хурцэл юу гэж хэлэхээр юу дуртайгаа тэгвэл өгнө мөгнө л гэдээсэн шүү дээ. Тэгээд ерөөсө залбираад болохгүй байх юм байна. Амьдралаа хараач. Зүрх сэтгэлээ шалгаач. Зүрх сэтгэл чинь нүгэл байх юм бол Бурхан сонсохгүй. Нүгэл байх юм бол атаархал. Эцэг минь та намаа миний бизнесийг өрөөж өгөөч. Яагаад бизнесээ өрөөлөх гээд байгаа юм? Моста дорж миний дэрэг төссөн боловсралгүй мөртлөө бүрстэ бизнес нь 2 дахин өссөн байгаа байхгүй юу? Тэр доржийн боловсралтай болсгүй ямар хамаа юм? Тэр доржийн зүрх сэтгэл харин хэрхэн зүв байх? Та нар санаж байна уу? Би нэг юм жишээ ярьдэн ш. Нэг замын 2 талд 2 бизнес эрхэлжээс 2 дэлгүүр ажилладаг 2 хүн. Тэгээ тухай. Санаж байна уу? 2 өрсөлддөг хөхөд дандаа. Би энэ өрсөлдөг. Нэг нь ингээл хааста би тэдэн мянган одоо гутал зарсан гээл тэдэн хос гутал зарсан гээл нөгөөд би тэрнээс илүү зарна гээл баян өрсөлддөг. Тэгсэн нэгэн дээр нь Тэнгэрл хурж ирээд Бурхны Тэнгэрэлч хэлсэн байна. За чиний гуйсан болгоныг би биелүүлье. Гэхдээ чиний гуйсан болгоныг би биелүүлэх үед чиний хөршийн бизнес 2 дахин өрөөгдөнө гэсэн. Чиний гуйсныг би чи 400 сая төгрөгтэй болыг залбирах юм бол би биелүүлж өгнө. Гэхдээ тэр 800 сая төгрөгтэй болно. Чи тэрбум төгрөгтэй болыг залбираа би өгөн чам тэрбум. Гэхдээ тэр 2 тэрбумтай болно гэсэн. Би гуйсан болгоны чинь өгнө. Гэхдээ тэр нээс.
Тэгсэн нөгөө хүн бодж яснаа миний нэг нүдийг соглооч гэсэн баг. Ягаад гэвэл тэнд хоёр дахин бэлнээс хоёр нүдэн сохрох нь тэр хүний. Ингэж бодож байна гэсэн. Өнөөдөр ийм хандлагатай олон зуун залбирлыг бид нар Бурхны өмнө өгдөг. Нэг юмнаас доор орох гэдэг гэл. Тэгээ одоо монголчуудын хамгийн нэг тааламжгүй муухай үг байгаа шүү дээ. Хүнээс дор орохгүй амьдрна. Хүний дор орохгүй явна. Хинээрч гоохгүй амьдрна. Дандаа л нэг бардамнал бие тоолсон ийм зүйл ингэж биеиндээ урайлж ядгаж идэг. За найз минь хүний дор орохгүй яваарай. За яг мэдээж энийг бид нар гаргаж ирсэн үг дээдс маань мэдээж ийм буруу хандлагаар гаргааг нь ойлгомжтой л доо. Зөв судаг сайхан амьдраасаа гэсэн санаагаар энэ үг бол анх хэрэглэж гарч ирсэн гэдэг би эргэлзэхгүй нэгс. Харин одоо болохоор зүгээр атаархал тэмцэл өрсөлдөөний үг болсон байна. Би хүний доор амьдрахгүй явж байна. Хинийч дор орохгүй явж байна. Хинээс ч гоохгүй би амьдарч байна. Үнэндээ бид нар биеүнээсээ гууж, тусламж гууж, биеийнхээ тусламжийг авч, биеиндээ тусалж, хамтдаа өсөж хөгжих ёстой юм байна. Эзэн биднийг төлөвшөд өсөлтлөө дагуулдаг гэсэн. Еврей номын 4:2 дээр ингэж хэлсэн байна. Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсны адил тэдэнд ч бас тунхаглагдсан юм. Гэтэл тэдний сонсон үг тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл тэр үг сонсогчдын дотор итгэлээр холбогдоогүй юм гэсэн. Бурхны үг яг адилхан хэлэгдсэн тухай ярьж байгаа. Яг адилхан хүмүүст хэлэгдсэн. Надад хэлсэн адил танд хэлэгдсэн тухай ярьж байна. Тэгсэн таны амьдрал Бурхны үг үр жимсээ өгөөд идэг. Миний амьдрал Бурхны үг үр жимсээ өгдөг. Яагаад вэ гэж хүмүүс асуусан. Еврей 4:2 дараа яагаад юу болов вэ? Тэнд учир нь олсон ба яагаад гэвэл энэ сонссон хүмүүс нь итгэлээр Бурхны үгтэй холбогдсон бол харин нөгөө сонссон нөхөр итгэлээр аваагүй байна гэж. Бүтэн зөдөр цуглаанд суунгуудаа Бурхны үгийг сонсоод ямар гоё үг вэ гэж Библи уншаад ямар сайхан үг вэ гэж хэлчихэд яг Яаков хотынд бичсэн загталтай адилхан номоо хэрэгүүлж хайнгуудаа гараа явчихна. Нэгсэндээ толин царайгаа харчаад толин царай нь ямар зүйл засах хэрэгтэй, угаах цэвэрлэх хэрэгтэй мэдсэн хэрнээ юу ч өөрчлөхгүй явж байгаатай адилхан. Бурхны үгийг бид нар уншихад толинд бид нүрээ харж идэг. Эзэн надад үгээ хэлж идэг. Эзэн намайг өөрчлөхийг хүсэж идэг. Эзэн намайг шин үгээр, шин итгэлээр амьдрахыг ятгадаг. Тэрийг уншичаад бид нар өстө гоё юм. Яа, өстө гоё болчлаа та. Өөрийнхөө амьдарч эхэлдэг. Өөрийнхөө зорилгын дагуу амьдарч эхэлдэг. Итгэлгүй байдал нь бидэнд олон янзын шалтгаан тоочулдаг. Бид нар яг итгэлээр Бурхны үгтэй холбогдохгүй байх үед бидний амьдралд байгаа бүхий л зүйлсээр бид нар шалтгаан эхэлдэг. Би завгүй учраас, надад мөнгө байхгүй учраас. Би ч угаасаа тийм боловсролтой ч хүн биш л дээ. Надад тийм ч олигтой мэдлэг байхгүй. Би найзгүй, надад намайг татдаг, чангаадаг юм уу тусал дэмждэг хүн байхгүй. Маш олон шалтгаан хэлдэг. Яагаад ийм байдалтай ямар ч өөрчлөлт байхгүй, ямар ч хөгжил дэвшил байхгүй. Яг л бах байдгаар байдаг юм бай гэдэг ингүүд угаасаа завгүй. Одоо өөрчлөгдөх зам байхгүй. Одоо угаасаа хөгжих гэсэн мөнгө байхгүй. Мөнгө зээл хүсэж зээл гарахгүй. Угаасаа би мэдэхгүй. Надад найз байхгүй. Надад ингээд гоё татаж чанга хүн байхгүй. Танил тал байхгүй. Бурхан өөрийнхөө амлсан амлалтаа биелүүлдэг. Харин эзэн биднээс юу хүсдэг гэж? Эзэн биднээс итгэлийн алхмыг хүсдэг. Итгэл гэдэг бол нанд нөхдөд итгэл гэдэг бол зүгээр нүдэн ханаад Бурхан за би итгэсэн шүү гэж галгаад босоход галган дээр чинь буудаг шуудаатай мөнгөний тухай яриаг. Итгэл гэж эний тухай. Итгэл гэдэг бол тэмцэл юм. Энэ бол тулаа. 12 дуршуулын дотор итгэлтэй хоёр л хүн байсан Калеб Йошуа хоёр. Тэгээ тэр хоёр дотор байсан итгэл тэр хоёрыг юу хийсэн гэхээр итгэлийн сүнстэй хоёр хүний тухайч өөр сүнстэй энэ өөр сүнс. Энэ өөр сүнс юу гэж итгэлийн сүнс юм аа. Итгэлийн сүнс гэж би юу хэлээд байна гэхээр итгэлтэй байдал гэдэг бол ямар ч нөхцөл байдал Бурхны үгэн дээр төвлөрсөн, түшгэлсэн хэвээрээ байх тухай ярьж байгаа. Ямар ч нөхцөл байдал болсон бэ? Эргээд Бурхны үгэн дээр зогсчих хэвээр. Өвчтөж бай, эрүүлж бай. Амжилтанд хүрсэн ч бай, амжилтанд хүрээгүй ч бай. Бид нар Бурхны үгэн дээр зогсож явах тухай ярьж байгаа. Энэ чадвар Бурхны үгийг сонгох, Бурхны үг рүү анхаарлаа хандуулах. Тоолог 13:30 дээр ингэж хэлсэн байдаг. Дараа нь Калеб Мөсегийн өмнө ард олныг намжаагаад гэж байгаа. Бид түүнийг гарцаагүй дийлэх учраас заавал явж түүнийг эзэлж авах ёстой гэсэн байна.
Нэгсэндээ Калеб болон Йошуа нар яасан гэж нөгөө 10 туршуулаас 12-ын 2 нь Бурхны үгэнд итгэлээ тавьсан бол 10 нь итгээгүй шүү дээ юм уу. Тэгээд тэр 10 хүний үгнээс болж бүгдээрээ хямарсан байсан тэр ард түмнийг тайвшруулж хэлсэн байгаа. Бүгдээрээ бүгдийг намж байгаа. За чимээгүй бай да хүмүүсээ гэж байгаа. Бид дийлнэ гэсэн баг. Гэхдээ бид дийлнэ гэж хэлэхдээ тэр өөрийгөө ингэж хэлээгүй. Манай Йошуа чинь жихэн стратегч юм байхгүй. Йошуа бол шууд стратеги төлөвлөгөө гаргач. Би бол жихэн дайчин байхгүй. Би бол зөхөө явчих. Тийм учраас бит хоёрт найд. Тэгээд дийлнэ гэж хэлээгүй. Нэгсэндээ тэр хоёр өөрсөндөө төвлөрөөгүй. Тэр нэр Бурхны үгэнд төвлөрсөн юм. Бурхны үг нь найдсан. Бурхны үг байха, Бурхны амлалт байгаа. Бурхан бидэнд өгнө гэсэн тэр газар руу бид нар хамтдаа явцгаая нөхдөө хамтдаа явцгаая. Бурхны үгэнд итгэж гэж тэднийг ятгсан, тэднийг уриалсан юм а. Харин гэтэл яасан гэж тэр итгэлгүй хүмүүсийнхээ үгийг сонссон баг. Тэднийг санааг нь зовоосон тэр нөгөө 10 хүний үгэнд итгэсэн. Бид нар чадахгүй юм байна. Үндэ тэрнээ чадахгүй байсан. Чадахгүй. Бурхан байхгүй бол чадахгүй. Тэдний зэрэг бид чадахгүй шүү дээ. Бүр үгчээсээ бид нар тэд нар чинь дайч, тэд нар чинь маш хүчрхэг зэвсэгтэй. Тэд нар хүчрхэг цайцтай, тэд нар насаараа байлсан жихэн төрөлхийн дайч, харин бид нар чинь төрөлхийн боол. Бид нар нэг ч удаа тулаанд ороогүй. Бид нар боол. Яаж тулдгаач юм бэ? Бид нар боол. Миний аав боол байсан, миний өвөө боол байсан, өвөөгийн өвөө боол байсан. Бид нар боолын тухай мэдхээс биш бид нар дайчин биш, тулаанч биш. Бид нар чадахгүй гэсэн. Бэ үнэн. Тэд нар магадгүй ингэж хэлсэн баг Калеб Йошуа хоёрсаа энийг би нэмжиж Библиэр байхгүй юу гэж. Калеб Йошуа бодит байдалтайгаа эвлэрээч. Чи боол штэ. Бид нар ч гэсэн боол байсан штэ. Бид нар гартаа сэлэн барьж үзээгүй штэ. Бид нар гартаа хадуур барьж ирсэн штэ. Өөмөн яаж хадахыг зааж өгсөн, яаж тоосог өрхийг зааж өгсөн. Бид нар тэрийг хийж ирсэн. Гэтэл чи тулд мол бид нар чадахгүй штэ. Нөхдөд бид нар өөрсдөө түшиглэх юм бол үргэлж чадахгүй. Үргэлж чадахгүй. Бурхны үгэн дээр түшиглэх юм бол эзэн биднээр дамжуулж агуу гайхамшиг хийх болно. Бурхны үгэнд итгэж та. Бурхан таныг шин бүтээл гэсэн. Бурхан таныг давуулан дийлэгч гэсэн. Бурхан таныг өөрийнхөө хүүхтэй гэсэн баг. Өөрийнхөө хайртай охин, хайртай хүү гэж хэлсэн баг. Бурхан таныг сонгосон, таны төлөө амиа өгсөн гэсэн баг. Бурхан танд ариун сүнсний бэлэг авэсыг өгсөн гэсэн. Халелуя. Тэр сүнсээр би таныг удирдан дагуулна гэсэн. Бурхан тантай хамт байна гэсэн. Эзний үгэнд итгэлээ тавьж. Бид нар өөрсдийгөө хараад өчтөр бид тэнийт заазаа. Угаасаа би чадахгүй. Угаасаа бид нар чадахгүй. Бурханд найдах ёстой. Итгэлийн сүнс Калеб Йошуа хоёрыг Бурхны үгэнд итгүүлж байсан. Бурхны Бурхан амласан бол амлалт нь биелэх болно гэсэн итгэл тэр хоёрт байсан. Нөхдөд энэ түүх юг харуулдаг гэж итгэлгүй байдлаас болж бүхэл үдэн нэг үе цөлд өгсөн тухай ярьж байгаа. Тэд нар бүр ингэсэн байгаа. Египт рүүгээ буцан явъя. Буцаад боолоо болъё. Амбархан тий. Тэгээ бүр зарим нь бүр цөлд очиж үхье. Тэгэж дайсны гарт чадан хатгуулж өгснөөс цөлдөө очиод жам ёсоор үхчихё гэсэн. Тоолго номын 14 дээр 27-аас 30 дээр эзэн ингэж хэлсэн байна. Миний эсрэг гомдолж буй энэ хорон муу чуулганыг би хэр удаан дэвсвэрлэх вэ? Миний эсрэг гомдолж буй Израилийн хүүгүүдийн гомдлыг би сонсон. Тэдэнд ийм хэл эзэн айлдаж байна. Би өөрийн амьд буугаар тангаргалъя. Та нар миний жихэнд ярьсантай адил түүнчлэн би та нарт үнэхээр хийх болно. Та нар юу гэсэнгээр ямар утгаар хэлж ингэхээр миний жихэн та нар үхмээр байна гэж явбал цөлдөө очиод үхье гэж явбал би хэлсний чинь дагуу хийж өгье гэсэн ба Бурхан. Миний эсрэг гомдолсон 20 ба түүнээс дээш насны гүйцэд тоологдсон тооныхаа дагуу та нараас тоологдсон бүх хүний цогц энэ цөлд унах болно гэсэн. Энэ цөлд унах болно гэсэн. Тэгээд цааш нэг гэсэн. Миний та нарыг суршуулахаар тангаргалсан тэр нутагт Эфоныгийн хүү Калеб, Нууны хүү Йошуа нараас өөр хинч орохгүй гэсэн. Энэ үеийнхнээс 20-с дээш насны тухайн үедээс 20-с дээш насны бүх хүмүүс цөлд үхэж гомдлсныхаа дагуу гомдлсон амныхаа үр жимсийг хүртэж цөлдөө үхээд харин надад гомдлоогүй итгэлээ тавьсан Калеб, Йошуа хоёр л миний амлалтыг хүлээж авах болно гэсэн байна.
Бурхан гайхамшиг. Одоо та нар ингээл бол Библиэд одоо яг энэ түүхийг харах юм бол яасан гэдэг тэднийг Египтийн боолчоос гарахад Бурхан гайхамшиг хийсэн баг. Гайхамшигыг Египтэд өгсөн баг. Фаронд харуулсан баг. Тэгээд тэд ямар ч аргагүй гараа өргөж бууж өгч Бурхан бууж өгч Израильчуудыг чөлөөлсөн баг. За явцгаая. Тэгээд тэднийг явж явах үед улаан тэнгисийг хоёр хувааж хуурай нутгаар хуурай газраар алхуулсан байдаг. Тэгээд бүр Библи юу гэж хэлсэн гэхэд тэднийг шөнөн галын багнаар өдрийн үүлэн багнаар Бурхан удирдсан баг. Тэд гайхамшигуудыг өдөр бүр харж исэн хэрнээ тэр Бурханд итгэхгүй л байсан. Нөхдөө биднийг гайхамшиг өөрчлөхгүй. Биднийг Бурханы үг өөрчлөх болно. Бурханы амьд үг биднийг өөрчлөх болно. Халелуя. Бид нар заримдаа зөвхөн гайхамшиг хайдаг хүмүүс болчихдог. Хаана гайхамшиг болох чинь? Хаана ямар гайхамшиг болох чинь? Өөш гайхамшиг болоос. Өвчтөө хүн идэгсэн үү? Хүмүүн идэгрээд байгаа сүм байна уу? Тийшээ л очимоор байна. Та тэнд очиод яг одоо гişэл үлдэх болно гэсэн. Та идэгсэн байсан ч одоо гişэл үлдэх. Яг тэгвэл Есүс Христ яг шинэ гэрэн дээр Есүс Христ мянган үнийг идгээсэн эцэст нь тэд нар хурж ирэнгүүтээ Есүсийг цовдол гэж Есүс лөө хашгирж ирсэн юм. Тэд өөрчлөгдсөн юм. Өөрчлөгдөв. Тэд гайхамшиг харсан уу? Харсан. Тэд бүгд тар зүгтаас. Гайхамшиг таныг өөрчлөхгүй. Бурханы үг өөрчлөх болно. Тэд гайхамшиг харсан. Өдөр бүр харсан. Бурхан түнд тэднэртэй ярихэд тэд сонссон. Гэхдээ Бурханы үгэнтэй дуулууртай байхыг сонгоогүй. Тэдний ингэж үргэлжлүүлсэн дуулуургүй байдал нь эцэст нь тэднийг цөл 40 жил тэнүүчилж эцэст нь цөлд үхэх тэр хувь тавилан тэнд өгсөн юм. Тэд нар юу гэж хэлж ирсэн бэлээ? Бурхан дандаа энэ амлагдсан нутаг гэж ингэж димэрч солирж байгаа оронд зүгээр цөлд очиод үхчихье гэсэн. Тэд нар хэлснээ л авсан юм. Үнэхээр харамсалтай. Unbelief гэж англи үг байгаа. Бүгд нар хамт хэлээ 1 2 3 unbelief. Энэ бол гоё үг биш шүү заяа. Гэхдээ бүгд энэ бол итгэлгүй байдлыг сутдаг. Unbelief. Итгэлгүй байдал. Бүхлөд нь нэг үеийг цөлд өгүүлсэн юм. Тэгэл Бурханы амлалтанд тэд нар яг сериосны хандаагүй байна. Бурханы амлалтыг хүлээж авах тэд зориагүй. Тэд зүгээр л өөрсдөө таалмжтай зүйлийг хайсуулж ирсэн. Энэ үеийнхэн ямар гэж, итгэл үеийнхэн ямар байдаг гэж тэд гомдлагчд. Тэд Бурханд болон бусдад гомдлагч нар байдаг. Тэд нар шүүгч нар. Тэд нар өөрсдөө өдөртөнд дагуулж байгаа сүнслэг өдөртөгч нар шүүгдэг, шүүгчнэр байдаг. Тэд тэмцэхгүйгээр авахыг хүсэгчд байдаг. Тэд хохирогчдын дүр тоглогчд, тэд дуулуургүйчүүд байдаг. Хэрвээ бид нар ийм байх юм бол, энэ 5 чанар байх юм бол бид нар өөрөөсөө асуух хэрэгтэй. Би гомдлагч юу? Би Бурханд гомдолж байна. Бурхан та өгсөнгөө, та намайг эдгээсэнгөө, та миний зээлийг бүтээсэнгөө, миний визийг гаргуулсэнгөө. Ямар хэцүү бэ? Бурхан одоо би яах ёстой юм бэ? Би дахид ихгүй гэдэг таг биелүүлэхгүй ингээл тийм үү? Та гомдлагч юу? Та шүүгч юу? Өдөртөгчнээ шүүгээл хаста энэ пастор тэгдэг, тэр пастор ингэдэг, энэ өстө сүнслэг өдөртөг. Эдгээр шиг пастор өдөртөг юу байх вэ? Би бол өстө харин ч эднээс дээр юм биш үү? Та тэднийг шүүж, тэдний эсрэг зогсогч юу? Та тэмцэхгүйгээр авах хүсэгч юу? Эдгээр яахыг хүсэж ирсэн гэж зүгээр тийм олон тийм одоо тийм хүчрхэг дайчид байгаа бол Бурхан зүгээр тэднийг устгал бидэд өгчөөс. Нэгсэндээ зүгээр залбирал алгаад тосгод Бурхан алтан тавган дээр амлсан нутгийг өгөх юм байна л да. Тэгэл авчих юм байна. Ирцэн үү? За тийм. Угаасаа тийш Бурхантай хүмүүс ингээл болдог байхгүй. Хэрэв Бурхан бидний хүссэн болгоны зүгээр алган дээр нь тавиад ирсэн бол бид нэр гайхалтай тэнэг хүмүүс байх байсан. Ер болсон юм. Ер нь нэг юм мэдгүй ханд нөхтөө. Хүний тэнэглэл Бурханы нэгүс хоёр хязгаар байдгүй гэдгийг би хэлдэг шүү дээ тийм үү? Бид нар өөрсдийнхөө шуналт хязгаар тавих чадваргүй хүмүүс шүү дээ. Аваад л. За болно гэж хэлэх. Аваад л. Бид нэг баян хүмүүстэй харьцуулаад л яаж нэг 2 өрөө байртай болох вэ? Тэстэ дорж 1 өрөө байртай болсон. Би 2 өрөөтэй л байртай болчмоор. 2 өрөөтэй болсон. Яна дорж бас 3 өрөөтэй болсон. Би 4 өрөөтэй л болчмоор. Тэмцэхгүйгээр авахыг хүсэж. Хохирогч. Бүх юм дээр л хохирогч. Намайг сонсоогүй. Миний залбиралыг сонсоогүй. Намайг идгээгүй. Надад өгөөгүй. Миний зээлийг бүтээгээгүй. Намайг өрөнд оруулсан. Бурхан өрөнд оруулсан. Өндөө өөрөө тэр зээл авчаад хамаг байдгаар нь баахан үнэтэй юм авч иргэлж идэж байгаа юм. Зээл аваад гараад шууд хамгийн анхны худалдан авалт нь юу болсон гэ? iPhone 16.
нөгөө дэлгүүртээ нөгөө хөрөнгө оруулалт тэгээд нөгөө эргэлтийн хөрөнгө мөр ингээд бөө юм ярьж авчаал тийм үү. Эргэлтийн хөрөнгө ингээд 10 сая төгрөг батлуулж авангуудаа шууд 6 сая iPhone 4 сая за болно. Яасан миний хүү яасан гинэ сургуулаа төгсөх чинь яана хүмүүсийн хүүхдүүдийн дэрэгт нэрэ за маа 2 сая. Цаана хэд үлдчих. 3 сая. Одоо яах вэ? За одоо яах вэ? Одоо тэгэл байж дахиад нэг хүүхдээ байна. Яасан гинэ миний охин яана хүмүүс мухаараад байна. За маа сая төгрөгийн хутлааваад өмсчих. Тэгээ бүх мөнгөө дуусчаад одоо хаанаас зээл авах вэ гэдэг байна. Тэгээ хохирогч, дандаа хохирогч. Дуулуургүй байдал. Тэмцэхгүйгээр та өөрчлөгдөхгүй. Та тэмцэх ёстой. Хүмүүс тэгж ярьдаг. Надаас ингэж асууж ясан залуучууд байдаг л да. Пастор, та ингэж сүмд явангуудаа шууд арх марх хэрэглэхэ болцсон. Шууд болцсон уу? Шууд дотроосоо л болж гин үү? За би зарим хүмүүсийг тэгж мэднэ дотроосоо болцсон хүмүүс байдаг. Би сонсч ирсэн. Яг гэрчлэн бас яг ингэж болцсон. Угаасаа ингэж болоод цаанаасаа ингэж одоо арх тамхиг ингээд хүсэх цаашаа бүр ингээд зарим бүр дотор нь муухай өргөд гэж байгаа шүү дээ. Ингээд дотор нь муухай өргөд бүр ингээд харгаас дургу хүрээд өөрчлөх хүмүүс байна. Харин би тэгээгүй байхгүй. Би харгаас дургу мөрөө хүрээгүй. Би зүгээр л хэрэглэхгүй байхыг сонгох тэр одоо хүчийг бурхнаас авсан баг. Яасан та ингээд арх ингээд амсангууд одоо дотор ч муухай өргөж толгойч иргэж бөөрөж чадхаар бүлсэн цутгаж байгаа юу? Үгүй. Тэхгүй. Би ууж чадахгүй учраас би уухгүй байдаг юм биш шүү дээ. Би ууж чадах ч гэсэн би уухгүй байхыг сонгодог. Тэгэхээр зарим хүмүүс болохоор ингээд шууд ингээд Есүс итгэнгүүт л сүн тэгэл харц марцсан өөр болоод явдал модал нь айтайхан яваал. Тэгээ шууд юм үгүй гэл нүгэлд үгүй. Ийм болно. Үгүй бид нар тэмцдэг. Тэмцэлтэн. Бүр Библи юу гэж хэлсэн гэж та нар гим нүглийн эсрэг цусаа гартлаа тэмцээгүй байна гэж. Цусаа гартлаа тэмцэнэ гэдэг чинь яаж вэ? Гим нүгэл хийхгүй төлөө тэмцэж байгаа тэмцлийн тухай яриад. Тэр өөрийнхөө байр суурин дээр зогсож тэр гим нүгэлд үгүй гэж хэлж тэр өөрийнхөө махан биеийн хүсэлд ачаалтаа тэмцэж тулж байгаа зүйлийн тухай ярьж байна. Нэг юм пастрын үгийг би санаж байна. 70 гаруй настай пастор. Тэгэхээр би яг тэр хүнээс нь сонсоогүй тэр номлыг сонссон тэр нэг манай нэг Монгол найз минь надад хэлжсэн баг. Юу гэж хэлсэгээд тэр нэг 75 таж байт пастор юу гэж хэлсэгээд би одоо хүртэл бурхан минь намайг завхаарлаас хамгаалж өгөөч гэж би залбирд юм а гэсэн. Тэр 75 таа. Гэтэл бид нар юу гэж бодохоор хүн нэг 60 тал болоод юу хүүхэн шуухан үр ачаараа гэж явж байгаа байх. Гэтэл бас зарим ч тийм болох бах. Зарим ч тэгэд магадгүй 50 гараал дээр болол. Гэтэл зарим 60 70 80 хүрсэн ч гэсэн янз янз юм л гэлб дол багаарал ингээл явж байдаг. Ийм тохиолдол бас байх боломжтой байна. Бид нар нүгэлтэд тэмцэх ёстой. Зөвхөн нүгэлтэд тэмцэх биш. Бид Бурхны амлсныг авахын тулд бид нар тэмцэж авна гэдгээ бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас Бурхан ингэж хэлээг байхгүй. Би амлсан нутгийг угаасаа тэнд байгаа ард түмнийг би бүгдийг нам дараад тэгээд орж ирээрэй. Бүх юм цэвэрлэл дуусны дараа орж ирэх гэж хэлэв. Тэднийг өмнөөсөө зайлуул гэсэн байна. Тэр ард түмнүүдийг ялаа гэсэн мэт. Исаи 1:19 дээр ингэж хэлсэн байна. Хэрв та нар зөвшөөрч дуулууртай дагвал энэ газрын хамгийн сайныг иднэ гэж. Нэгсэндээ бид нар Бурхны үгэнд дуулууртай байж зөвшөөрч үгийг дагаж түүний үгийг дагаж явах юм бол эзэн бидэнд тэр газрын хамгийн сайныг өгнө гэсэн. Би өөх болно гэсэн. Бурхан өөрийнхөө хүмүүсийг сайн сайхан амьдраасаа гэж хүсдэг нь гарцаагүй. Мэдээж Христ итгэлийн амьдрал гэдэг бол золиостой, зориултай, тэр хавчлаг дунд, хэцүү бэрхшээл дунд явах үед байдаг. Гэхдээ бас сайн сайхан амжилт ялалтаар дүүрэн амьдрах цаг үе ч гэсэн байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бид бүхэл сүнслэг өрөөлөө Христ Есүсээр дамжуулан хүлээн авсан. Йошуа Калеб хоёр дээр байсан тэр итгэлийн сүнс өнөөдөр бидний дээр байж Бурхны амлалтанд итгэж тэмцээсэй гэж би та бүхнийг ятгаж чинь эзний үгээр уриалж байна. Нэг үеийнхэн Бурхантай хамт алхахаас татгалцсан учраас эзэн дараагийн нэг шинэ итгэлийн үеийг би босгосон юм а. Эзэн өөрийнхөө ард түмний төлөө амлсан бол амлалтаа биелүүлтэл зогсохгүй гэдгийг бид нар харж байгаа.
Израильчууд нэг бүхэл үеийнх нь за боли цөлд очиж өгчихээ. За өнгөрөө. Энэ угаасаа дампуу гарууд. Та нартай ярих юм байхгүй. Израильчууд тэгээ цөлдөө та нар үхнүү, хаднаа, тэндээ 40 жил болно, буцаад Египтийн боол болно. Бэдлийн ялга. За би одоо та нартай ярих юм алга гэж. Бурхан ингэж тэднийг хаяагүй. Харин бурхан тэднийг 40 жил цөл тэнвчлэгүйд нь хамт байж дараагийн шинэ үеийг гаргаж ирж, итгэлгүй үеийнхэн дуусч шинэ үеийнхэн гарч ирээд бурханы амсан нутагт орсон байдаг. Тэр шинэ үеийнхэн ямар үеийнхэн байсан гэж Йошуа 1:16-д хэлсэн баг. Тэд Йошуад хариулан хэлсэн баг. Мөсегийн үе дуусаад шинэ Йошуагийн үе гарч ич. Юу гэж хэлсэн гэж хариулсан. Тушаасан болгоныг нь бид хийж, эргээх газар бүртд нь бид явах болно гэсэн. Тэд нар бэлэн үеийнхэн гэсэн, бэлэн байдал, бэлэн хийхэд бэлэн, даахад бэлэн, дуулууртай байдлыг амьдралдаа тээсэн үеийнхэн байсан. Бурханы үгэнд. Харин өмнөх үеийнхэн ямар үе юм бэлээ? Жоохон бодъё доо. За жоохон лог наач нэг утга уйлдаа байхгүй хатна. Яг бодит амьдралаа нэг жоо харах хэрэгтэй байхаа. Ер нь жоохон бод. Яг бурхан хэлсэн л дээ. Хэлсэн. Тэрэнд бол эргэлзээгүй бурхан хэлсэн. Гэхдээ яг энэ нөхцөл за сайн мэдэхгүй л. Бас бид нар ч хүний нийгэмд амьдарч байна. Тэгээ одоо хүмүүстэйгээ уулзраад айтайхан амьдрах хэрэгтэй. Шууд бурханы үг мүгээ дагаад ингээ шууд туушиж болохгүй. Гой баланстай амьдрна. Баланстай амьдрна гэдэг чинь нөгөө дээс тоглох юм бол алцар 11 гэсэн үг шүү дээ. Та нар дээс тоглож үзсэн юм байна уу? Алцар 11-ийг санаж байна уу? Би бараг 20 жил энийг ярьж байна дөө. Та нар зарим чи намайг яг хэлэнгөт шууд баланс гэнэ. Бид нэр амжилтгүй амьдардаг, амжилтгүй байдаг нэг том шалтгааныг хэлж өгөө. Бид нэр бүх юмыг баланстай болгох гэж оролддог учраас. Тэгээ яадаг гэж маш олон хүмүүс өөрийнхөө сул тал дээр ажиллаж, өөрийнхөө чадахгүй байгаа зүйлээ чаддаг болох гэж хамаг цагаа зараад энэ бүх тал дээр айтайхан байв. Энэ дээрээ ч сайн гал, тэр дээрээ ч сайн, энэ дээрээ ч сайн. Манай монгол хүмүүс юм жиг дундаж хүмүүстэй бүх юм дээр. Яг тийм төгсөрцөн Elon Musk шиг хүмүүс байдаггүй байхгүй юу? Одоо нэг юм дээр ингээд ингээд манлайлагч болцсон. Бүх юм дээр юм жигт. Сакс тоглож уу? Тоглож чинь. Хөлбөмбө тоглоо. Тоглож чинь. Ирчүүдэндээ бүгд барилдах. Барилдана. Тийм үү? Ариал дуул. Дуулна. Гал нэг юм дуулна тийм үү? Буруу солгоо хоолгоор чамаагүй нэг юм дуулчих тийм үү? Тэгэл бүх юм уус төр ярьж чинь. Тэрний буруу тэрний зөв юм гал. Би нөгөө Facebook-аас уншсан чинь гал тийм их сурвалж мөрсөн дандаа Facebook тийм үү? Ийм их сурвалжтай юм ярьж болохгүй шүү дээ. Facebook хизээш таны одоо бодит ярианы их сурвалж байж болохгүй юм болоосоо. Facebook дээр тийм явж ирсэн уншсан уу таал гэдэг. Уншаагүй. Би чинь Facebook руу яг ер нь бол за 7 хоногт нэг удаа орох уу яах вэ тийм. Тэр бидний их сурвалж биш байхгүй. Тэгэл бүх юм мэднэ. Тэгэл гоо сайхан тухай ярина. Тэнцтэйчдэг. Тэгээ нэм фитнес. Фитнес тэгдэг тохоо. Ер нь бол явцаараад галтгаа 70%. 30% дасгал масгал. Бүгд мэдээд байна. Тэгэл бүгд төр зүдийг бүгд мэдээд. Уучлаарай надаас эхлээд байна ингээд. Бүгд л мэдчихээн. Бүгд л юм. Нийтгүй юм байхгүй. Машин бүгд ярина. Хятад машин болохгүй мó. Тийм машин. Америк машин. Тийм. Тийм машин цаа энэ машин муу л гэдэг. Тэгээ аль машин унж үзэг, алийг унж үзэг. Бүгдийг мэдчихийдэх. Манай найз хэлэхтэй л байж идэх. Им агуу хүмүүс шүү дээ бид нар чинь дундаж. Хэрвээ та амжилтанд хүрээг бол чаддаг юм дээр л төвлөр. Чаддаг юм аа л хий. Тэгэнгүүт жоохон хулгай хийгээд яах вэ пастраа гэж. Тэрийг би яриаг. Тэр нүгэл шүү заяа. Тэрнээс өөр чаддаг юм байгаа шүү дээ. Илүү сайн чаддаг юм ба. Чаддаг юм дээр л төвлөр. Нэр тэрэн дээр л төвлөр. Тэрийг хөгжүүл. Хэрвээ та тэрийг хөгжүүлэх тусам та дундаж биш. Дундчаас дээшээ гар. Дээшээ л явна гэсэн. Та бүх юмыг балансалж, бүх юм талын авиаста гэдэг нэртэй байх гэдэг байвал та зөв бүх юмыг дундаж л байж гэсэн. Монголчууд би нэгэ тэгж хорлдог байхгүй. Манай багш нар нэнтер. Манай эн чинь бүх юм дээр авиастай хөөхт. Тал бүрийн авиастай хөөхт. Ингээд онгөрөөхөд. Нөгөөд нь тал бүрийн авиастай байх гэж үзээд. Тэгэл энэ ч нэг юм хийгээл, тэн ч нэг юм хийгээл, энэ ч нэг тэмцээнд оролдоод бөөн тэмцээн олимпиадд оролцсон нэг л талын авиастаар нэг хүн яваад байдаг. Эцэст нь яг юу болдгоо?
Улаан дипломтой төгссөн ч байсан гэсэн эцэст нь гудамжинд гарцсан л байж байгаа. Яг чаддаг юм уу? Яг чаддаг юм байхгүй, чаддгүй юм байдгүй бүгдийг мэдээд байдаг. Яаж ч тийш орчваа. Та нар ингээд бас намайг ингээд ховстоод янз янз юм руу оруулаад идэх шүү. Тэр шинэ үеийнхэн нэг л юм дээр төвлөрч ирсэн. Бурхны үгэн дээр. Тэрийг л дагч ирсэн. Тэд нэг олон юм яадаг. Өөр олон шашин итгэл үншийн тухай яриаг. Олон ургалж үзсийн тухай яриаг. Тэд нэг л юм байсан. Бурхны үг. Тэгээ юу гэж хэлсэн гээд Йошуад удирдагчтай. Таны тушаасан газар бүхэн чинь. Тушаасан бүхний чинь биелүүлнэ. Илгээсэн газар бүр чинь би явна гэсэн. Энэ итгэлийн дуулууртай хүмүүс энэ үеийнхэн. Энэ шинэ үеийнхэн гарч ирсэн байна. Ингэж хэлж байгаа нь бидний энэ дуулуургүй байгаад байгаа үе ингээд дуусаад шинэ үе гарна гэсэн санаагаар хэлээгүй. Энэ бол яг өнөөдөр шинэ гэрээний үед бол яг тийм ойлголт өгдөг ишлэл биш. Энэ яг юуны тухай ярьд түүх вэ гэхээр бид нар өнгөрсөн итгэлгүй үеийг артаа орхиод итгэлийн шинэ үеэр амьдраа гэж эзэн биднийг өөрхөөр ятгах чинь. Энэ итгэлтэй итгэгч нар дуулууртай байдлыг мэддэг байсан. Тэдний зүрхэнд гихтээ харин л дээ гэдэг үг ерөөсөй байгаагүй. Тийм бурхан үг хэлсэн л дээ гихтээ гэдэг юм үг байгаагүй. Бурхан хэлсэн окей биелүүлээ. Joshua please come on tell us. Бид нар юу хийх вэ? Наад бидэнд хэлээч. Бид нар хий. Биднийг илгээ гэж. Бид нар явъя. Ийм итгэлийн хүмүүс. Тэд бурхан хэлсэн бол хийж биелүүлдэг тэр үе байсан. Тэд бол өөр хүмүүс. Тэдний ярих нь өөр, амьдрах нь өөр байсан. Тэдний бие биендээ хандах нь өөр байсан. Бие биендээ халамжилж анхаарал тавьдаг тэр хүмүүс тэд залбирдаг үеийнхэн байсан. Тэд өнгөрсөн итгэлгүй үеийнхнээс сургамж авсан үеийнхэн байсан. Итгэлгүй байх юм бол цөлд хэрхэн үхэхэд тэд мэдчихсэн. Харин итгэлийг сонгох юм бол хэрхэн амжилтанд хүрч ялалтай байхаа ч тэд мэдчихсэн. Энэ итгэлийн үеийнхэн. Нөхтөө өнөөдөр би таныг эзэн Есүсийн нэрээр би ятгаж уриалж итгэлийг үе болгох. Таны өнгөрсөн бол өнгөрсөн бүх өнгөрсөн чинь хуучин чинь өнгөрсөн юм аа. Библи 2 дугаар Коринтын 5:17 хэлсэн байна. Хин Христ дотор байна. Тэрний шинэ бүтээл харагдсан бүх хуучин өнгөрсөн бөгөөд тэр шинэ бүтээл болжээ гэсэн байдаг. Тэгээд энэ их гайхалтай. Энийг бүр ингээд тунхаг маягаар бид нар уншиж ойлгох хэрэгтэй байдаг. Зүгээр ингээд уншдаг. Хин Христ дотор шинэ бүтээл ямар гоё юм бэ? Бүх хуучин өнгөрчээ харагдсан шинэ болсон. Халелуя амен. Энэ бидний унших тэр одоо хэлбэр биш үү? Бид нар яг энэ ишлэг яг ялангуяа энэ Коринтод бичсэн загтал яг энэ хэсгийг уншихдаа бид нар юу гэж унших вэ? Бүр бурхан хүнийг бүтээгээд тэнгэр элчнэрийн дунд тунхаглаж хар миний бүтээсэн хүн миний өөрийн дүр төрхөөр бүтээсэн хүнийг хар гэж бурхан орчлын ертөнцид хүнийг бүтээж тунхагласны адил бид нар яг тэр ишлэгийг адилхан харах хэрэгтэй. Харахтун гэж. Харахтун тэр батуулдыг хар. Бүх хуучин өнгөрсөн тэр шинэ болсон байна гэж. Халелуя. Халелуя. Эзэн таны тухай хэлж байна. Таны тухай эзэн ярьж байна. Харагтун шинэ болсон байна. Бид нарыг хуучин дотор үлдээсэй гэж хэлээ. Бид нэг шинэ байгаасаа гэж үссэн баг. Тэдний ярих нь өөр байсан. Ягаад гэвэл тэдний ам юуг ярихаа мэддэг байсан. Тэдний оюун санаа нь бурхны үгээр шинжлэгдэн өөрчлөгдсөн тэр үеийн тухай бид нар ярьж. Бурхан биднийг яг ийм байгаасаа гэж үзэж байгаа. Бурхан хүсэж байгаа. Биднийг дэлхийн гим нүгэлд булт хийдэг тийм итгэгчнэр байгаасаа гэж үсэхгүй. Харин Христийг дагахын тулд ямар золиос байсан төлөхөд бэлэн тэр үеийнхэн байгаасаа гэж үсэж байгаа. Бурханд итгэдэг гэдэгтээ ямар ч эргэлцдэггүй итгэсэн итгэлийн хүмүүс байгаасаа гэж үсэж байгаа. Өнөөдөр зарим итгэгчнэр тэгдэг би яста даруу бурхан бид намайг даруу байгаар. Би яста даруу. Би нөө булан сууч би даруу. Яста даруу. Би энэ сууч зүгээр. Зүгээр би энэ сууч. Би янз бүр оролцохгүй би зүгээр. Үгүй зүгээр би дараахан би. Бурхан л намайг харж байгаа. Хүн өөрийг итгэжгүй мэдчихгүй гэж айж байгаа юм уу? Үнэхээр даруу байлыг сонгоод байгаа нь ойлгомжгүй. Гэл юм болгоно гэл нууц хийгээл харчихгүй. Ингээд түр байж. Яас би нөө даруу. Би нөгөө сүмд явдаг байхгүй хүнд битээлээрээ би яг сүмд явдаг байхгүй. Манай нөгөө Библиэд ч нөгөө даруу байхыг бурхан даруу нэг өргөнө гэж байгаа байхгүй. Би угаасаа даргын дээр гарах юм угаасаа. Гэхдээ би даруу байх хэвээр. Харин ч өөр байх хэвээр.
Харин ч манлайлагч байх хэрэгтэй. Харин ч тэр энэ үеэ нөлөөлөгч байх хэрэгтэй бид нар. Энэ шинэ үеийн итгэгч нар дуугүй байдгүй байх хэрэгтэй. Дуугаа буланд очиж суугаал. Ер нь даруу байх номоо хоёрыг л бид дандаа холиод байдаг байхгүй. Ялангуяа итгэгч нар даруу гэхээр нэг л номоо нэг хөдөлж ядсан. Ингээл нэг тийм. Тэгэл ингээд нэг хувцастайгаа ингээд нилээ хэдэн сар болчдөг тийм үү. Даруу эдийн шуналгүй, өстой шунал байхгүй. Тэгэл өөр ингээл нэг хүн ингээл эмэг бүгж ингээл солиод ч юм уу ингээл эмэгтэйчүүд гоё нэг зургийн хичээл хийдэг шүү дээ тийм үү. Зургийн хичээл хийнгүүд энэ бол дэлхийн хүн, энэ бол дэлхийн хүн, энэ бол би бол бурхны хүн, би бол ингээл байгаагаараа аннөхтөө бид нар тийм биш ээ. Бид дуугүй байдаг үеийнхэн биш. Бид нар ярьдаг үеийнхэн байх хэрэгтэй. Бид нар нэлзраачуд биш. Бид нар номоо хүмүүс биш. Бид нар балчир том хүмүүс биш. Бид нар төлөвсөн үеийнхэн байх хэрэгтэй. Бид нар өөрсдөө итгэл үнэмшил, өөрсдөө амьдралын үн цэнийг тодорхойлцсон, мэдсэн тэрийг бусдад хуваалцдаг, ярьдаг, өөрийнхөө үн цэн дээр зогсдог хүмүүс байх хэрэгтэй. Яг манай Библиэд тэгж хэлдэг л дээ. Гэхдээ чи өөрөө мэдээ гэдэг биш. Библийн дагуу би ингэх ёсгүй маа гэдэг мэддэг. Та заавал Библи гэж хэлэхгүй мэхэд та тийх ёсгүй гэдэг мэддэг байх шүү дээ. Йоо, өстө хамт олноос суудсан. Уугаа шахаадах юм. Йоо, эзэн минь намайг уучлаарай уучихсан. Харин ч бид нар үгүй би уухгүй гэж хэлж байна. Чи бити тэнэгтэй дээ. Харин би яг та нарын нүдэнд би тэнийг харж байгаа. Гэхдээ би өөрийнхөө миний үнц нь бол арих согтууруулганда биш ээ гэдэг. Хэлж чаддаг тэр үеих байх шүү дээ. Би Есүст итгэхэд удаагүй байхдаа яг тэгэж хүмүүсийн өмнө ингээд тал засч хагаад хэд удаа сохтуу харж ирсэн бохоо гэрлүүг. Нэг нь бүр авралын зараар маргааш явна гэж урд өдөр нь эзэм намайг уучлаарай гэж явж ирсэн үе байдаг. Тэгээд энэ би 20 гаруй жилийн өмнөх юм явж л амьд сүм эхлэхээс өмнөх явдлын тухай ярьж байгаа шүү. Амьд сүм эхлээд 27 жил болсон шүү ойлгож байгаас тэрнээс өмнөх явдлын тухай ярьж байгаа шүү. Ийм үе байсан. Дараа нь би ойлгосон баг. Би өөрийгөө тэр хүмүүст тохируулах биш харин тэр хүмүүс би нөлөөлөх ёстой юм. Энэ хүмүүсийн аясаар нь биш баг. Харин би Бурхны үг энэ газар илчлэгдэх ёстой юм байна. Тэгээд тэр цаг мөчөөс хойш би бүргэлж яг итгэж биш хүмүүсийн дунд байх юм бол ямар ч тохиолдолд энэ хүмүүсийг одоо сохрын газар соглон, доголонгийн газар доголон, усын уул ёсын данг гэдэг. Тэр үг миний үг биш. Би зүгээр л эзний үгийн дагуу амьдрахыг зорддог гэсэн. Энэ итгэлийн үеийнхэн итгэлгүй байсан амьдрал руу иргэн харж шүүс алддаггүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэд хаана байгаагаа мэдэж хаашаа явж байгааг мэддэг хүмүүс. Энэ үеийн бусдыг хайрладаг, бусдад анхаарал халамж үзүүлдэг. Энэ үеийн хэрхэн Бурхны үгээр нөлөөлөхөө мэддэг үеийнхний тухай ярьж байгаа. Энэ үеийн Бурхны үгийг тунхагладаг үеийнхэн. Бурханаас өөртөө өгсөн хувь тавилан дуудлагын төлөө хизээч бууж өгөхгүй байхыг сонгодог тэр үеийнхний тухай ярьж байгаа. Энэ шинэ үеийн итгэгч нарыг та яаж танина гэж эдгээр тийм 6 шинж тэмдэг байдаг. Тэд нар гомдлагч биш, тэд нар шүүгч биш, тэд нар харамч биш, тэд нар сөрөг хандлагатай биш. Тэд итгэхийг сонгодог. Тэд дагалдагчдыг төрүүлдэг юм аа. Хэмчээс өөрөөсөө та асуу. Би дагалдагч төрүүлж байна. Би гомдолж байна. Би итгэхийг сонгож байна уу? Надад сөрөг хандлага байна уу? Би харамч байна уу? Би бусдыг шүүж байгаа юм. Хэрвээ та гомдлагч байж, та удирдагч нараа шүүдэг бол, та бусдыг шүүдэг бол, та харамч байх юм бол, танд сөрөг хандлага байгаа бол, та итгэхийг биш, эргэлзэхийг сонгож байгаа бол, та дагалдагчдыг төрүүлдэг бол, та өөрийгөө энэ шинэ үеийн итгэгч болж чадаагүй байна л гэж харна. Гэтэ боломжгүй юу? Үгүй. Боломжтой. Бид бүгдээрээ үүн лүү өсөж байгаа хүмүүс юм. Халелуя. Амен. Халелуя. Бүгдээрээ шинэ үеийн итгэгч нар байцгаая. Амен. Бидний энэ итгэлгүй үе маань өндөрлж, бид нар шинэ алхам, шинэ тэр хараа зориг дотор, эзний бидэнд өгсөн шинэ тослогоон дотор, шинэ улирал дотор алхах тэр цаг бидний өмнө ирж байна аамнагтөө. Энэ бол Бурхны Библи үсэнд байгаа Бурхны залбирлын өргөө гэсэн ба энэ газар бол. Залбирлын өргөө гэдэг нь хүмүүс хүрчээд их чөлөөтэйгээр залбирдаг газар юм аа гэсэн. Эзэн хэлсэн миний чуулган, миний сүм бол Бурхны олон үндэсний залбирлын гэр гэж нэрлэгдэнэ гэсэн. Өнөөдөр одоо бид нар хамт залбирах чинь богинохон залбирал л да. Гэхдээ энэ залбирал бол бидний яг эзэн дотор эрх чөлөөтэйгээр
Түүний жихэн дагалдагч байж, тэр шинэ үеийг итгэж байж, түүний үг сургаалын дагуу амьдрагч нэгэн байхын төлөө залбирах тэр залбирлын цаг байгаасаа. Танд гимших ёстой юм бол та гимшээрэй эзний өмнө. Эзэн минь та намайг уучлаарай гэж. Намайг нүгэл дотор явсанд уучлаарай гэж. Та гимших юм бол гимш. Тэгээ Бурханаас гоо эзэн над хүч өгөөч. Би энэ шинэ үеийг итгэж баймаар. Би энэ шинэ үеийг итгэж баймаар. Би энэ улс үндэстэндээ нөлөөлөгч баймаар. Би өөрийнхөө гэр бүл дотор нөлөөлмөр. Би өөрийнхөө хамт ажиллаж байгаа хүмүүсийн донд би нөлөөлмөр. Би нөлөөлж, би тэр өөрчлөлтийг авчрагч баймаар байна гэж Бурханаас гуйгаар. Би олон жилийн өмнө олон жилийн биелийн сурвалд байх үедээ 95 онд гэхгүй. 95 одоо яг 30 жилийн өмнө юм биш тийм үү? Яг 95 онд биелийн сурвалд яг нэг удаа яг Бурханы үг уншиж байгаа үед надад яг ийм төрсөн баг. Би зүгээр л энгийн итгэж баймааргүй байна гэсэн. Зүгээр цуглаанд хуржээ суучаал халалаа гэж алгаад засчаал байж байгаа л өргөл харж яснаа аль ашиггүйгээ өгчөөл Бурхан дөрчөөл тэгэл явдаг ийм хүн баймааргүй байна. Тэгээ би Бурханаас гуйсан эзэн минь би зүгээр уулын билээр гүйдэг биш би уулын оргиллоор гүйдэг хүн баймаар байна гэж. Эзэн минь би зүгээр нэг энгийн хинч мэддгүү тэр нэгэн биш харин эзэн би таны зорилгыг биелүүлэгч тэр нэгэн баймаар байна гэж. Би Иесус үнэхээр гуйс эзэн минь. Яг энийг залбирахын өмнөхөн би эзний өмнө гимшиж би эзний өмнө өөрийгөө хинч биш гэдэг хэлчихсэн. Яг тэгэхээр яг тэр үед бид нэг Оросд байхад манай гэр бүлд хоол унд байхгүй маш хэцүү үе байсан л да. Тэгээд маш их хүнд үеэс мах байх юу ч байх үү эхнэр маань жирэмсэн байгаад байдаг мах цагч байдгүй тэгэл би тэгэл эхнэрээсээ уучлах гуугаал тэгэл эхнэр маань жоохон намайг уучлаа тэгэл унтсныхаа дараа би Бурхны эзэн минь би хинч биш тий би чадахгүй. Яг би өмнө чадна гэж бодчихсон байхгүй. Би бол яриа өрөөтэй сэргэлэн юм болгоныг аргаландаа гэж бодсон. Би аргалж чадахгүй байгаа болж. Тэгээ би Иесус болсон би эзэн минь намайг уучлаач би хинч биш. Би эхнэр хүүхдээч тэжээж чадахгүй. Би гэр бүлдээч би одоо алга махыгч би авч чаддаг. Би хинч бишээ би уйлаад залбирсан байхгүй. Эхнэрээ унтуулчаад. Тэгээ би маш их уйлсалдаа тэгээ залбирсан байна. Тэгсэн яг тэр үед ариун сүнс миний зүрхэнд юу гэж хэлсэн гэхээр чи өөрийгөө хинч биш гэдгээ хүлээн шүүрж байгаа бол ойлгосон бол би чамайг хин нэгэн болгоно гэсэн. Христ дотор хин нэгэн байх болно. Халелуя. Би та бүхнийг уриалж бас эзний үгээр ятгаж байна. Бид нар Бурхангүй бол хинч биш. Бид нар зүгээр тоослого байдал. Бид нар зүгээр амьдран тэгэл үхэн тэгэл дуусна. Тэгэл бид нар Бурханд итгэл байхгүй бол бид нар там таягд Бурханаас үрд мөг тусгаарлагдах болно. Хэрвээ би Бурханд итгэж байвал бид нар зүгээр нэг энгийн уртхаа хараад явдаг биш. Харин эзний үгээр нөлөөлөгч нэгэн байгаасаа. Бурханы үгийг тунхаглагч нэгэн байгаасаа. Эзэн таныг гэрэл болгож асаагаасаа. Танаар дамжуулж мянган хүмүүсийг гэрэл болгож асаах болтугай. Халелуя. Бүгдээрээ босцгоё. Тэгвэл өнөөдрийн энэ үгээс бид юу харж байгаа вэ? Өнөөдрийн энэ тоолго номоос бид харж байгаа зүйл Калебийн тухайс. Калеб өөр сүнстэй байсан. Тэр Бурханыг бүрэн дагсан учраас түүнийг өрөөсөн. Өнөөдөр итгэгч нараа Бурханд амлсан амлалтаас чинь болоод Бурхан хамаг юм чинь өрөөгөөд л хамаг юм чинь ивэгээд л хамаг юм чинь урдуур норж гүйж орж хийж өгөөл явна гэж та бодчихвол та андуурч байна. Бид эзний үгийг дагаж эзний үгэнд дуулууртай байсан. Энэ амьдралынхаа үр жимсийг хүртэж амьдрах болно. Би дахиад хэлье. Калеб ингэж хэлээгүй Калебийн талаар. Калеб намайг дагна гэж шийдсэн учраас гэж хэлээгүй. Калеб намайг дагъя гэж бодож байгаа учраас гэж хэлээгүй. Калеб намайг бүрэн дагаж магадгүй учраас гэж хэлээгүй. Калеб намайг бүрэн дагна гэж амласан учраас ч гэж хэлээгүй. Юу гэж хэлсэн бэлээ? Калеб намайг бүрэн дагсан учраас. Амьдралаа хар. Өнөөдөр амьдралаа дүгнэ. Би Бурханыг бүрэн дагж байна уу? Би үнэхээр бүрэн дагж байна уу? Би хоёр нүртэй амьдарч байна уу? Би хөлөө хоёр газар тавьсан яваад байна уу? Тэгсэр нэ Бурханаас гуйгаал эзэм намайг туслаач, надад туслаач хэл. Нэг хөлөө авч чадах. Авах гэхээр яана авчихаар нэг манай хамт олон намайг муугаа хараад байна. Энэ хөл нь энд явжиг зүгээр. Бараг ихэнх бие маань сүмийн талд байгаа шүү дээ. Гү. Бүхэл биеэрээ эсний тал зогс. Эсний тал зогс. Итгэлээ тунхагл. Итгэлээ хамгаал.
итгэлээр амьдр. Бүгдээрээ шинэ үеийн итгэгчнэр. Амен. Бүгдээрээ залбирцгаа эзний өмнө бүгдээрээ гараа өргөөд эзэн танд залбир. Энэ бол эрх чөлөөтэй залбирлын газар. Энэ бол залбирлын өргөө гэсэн. Тийм учраас юунаас жайлгүй, хинээс санаа зовлтгүй амаа нэгэд эзэн танд хэл. Эзэн танд гараа сунгаа хэл эзэн минь ээ. Та намайг өөрийнхөө хаанч шинтлөө дуудсан баярлаа гэж. Бүгдээрээ эзэнд өөрийнхөө үгийг хэлцгээе. Эзэн танд бүгдээрээ залбирцгаа. Халелуя. Бидийг дуудсан баярлаа. Бидийг сонгосон баярлаа. Тийм ээ эзэн минь ээ. Кайлев байсан шиг, Йошуа байсан шиг эзэн та бидийг тэр өөр сүнстэй, итгэлийн сүнстэй байлгаж өгөөч. Эзэн минь бидийг та итгэлээр амьдрахтаа хүч чадлыг өгөөч эзэн минь ээ. Эзэн минь бид нар тэмцэхгүйгээр авахыг хүсэж биш. Бид нар тэмцэж, ялж, давуу дээж авахыг хүсэж байна эзэн. Бидний амьдрал мэдэх болов эзэн минь ээ. Та өөрийнхөө Халелуя. Их эзэн бидний өдөр бүр шинжлэх хүсдэг. Бидний итгэлийг өдөр бүр шинжлэхээр. Яг одоо би эзэн Есүсийн нэрээр энд байгаа хүн бүхний дээр амьд чуулган дээр би гуйж эзэн минь шинжлэлийг би тунхаглаж байна. Шинжлэл, итгэлийн шинжлэл ирэх болтугай. Халелуя. Итгэлийн шинжлэл ирэх болтугай. Итгэлийн шинжлэл ирэх болтугай. Шинэ үеийн тэр давалгаа ирэх болтугай. Халелуя. Эзэн Есүсийн нэрээр шинэ давалгаа, ариун сүнсний шинэ хөдөлгөөн ирэх болтугай. Эзэн Есүсийн нэрээр халелуя. Оо халелуя. Эзэн та бидийг шинжлэж, та бидийг өөрчилж өгөөч. Та бидийг шинжлээрэй эзэн минь ээ. Халелуя эзэн минь. Та үнэхээр бидийг өөрчлөж, таны дуудлагыг, таны дуудсан дуудлагыг биелүүлж чадахын тулд эзэн минь таны зорилго дотор амьдрахын тулд та бидийг шинжилж өгөөч эзэн. Та бидийг өөрчилж өгөөч эзэн минь ээ. Эзэн минь та бидний хуваа хичээсэн зөвхөн өөрийгөө харуулсан тэр өчүүхэн бодлоос та бидийг чөлөөлж өгөөч эзэн минь ээ. Эзэн минь та биднийг энэ ус үндэсний төлөө дуудсан билээ. Та биднийг Монголын төлөө дуудсан билээ. Та биднийг энэ үндэсний төлөө босгосон билээ. Халелуя эзэн. Та Монголын минь өөрчлөөч эзэн минь. Та Монголын минь шинжилж өгөөч. Та Монголын төлөө та биднийг ашиглаж өгөөч эзэн минь. Та биднийг илгээгээч. Халелуя эзэн Есүсийн нэрээр эзэн. Та биднийг өөрийнхөө сувг болгоо энэ үндэсний төлөө ашиглаач. Эзэн минь бид нар таны сувг бай, таны хайрын сувг бай, таны уучлалын сувг бай, таны үгийн сувг бай эзэн минь. Эзэн минь таны гайхамшигын сувг бай. Халелуя эзэн. Та биднийг өөрийн хаанчлалын төлөө дуудсан баярлалаа. Таны дуудсан дуудлагыг биелүүлж чадахын тулд эзэн минь та биднийг өөрчлөөч. Та намайг өөрчлөөч. Та амьдс чуулганы минь та өөрчлөөч. Төгс биелүүлж чадахын тулд
намайг өөрчлөөч. Таны дуусан бодлыг түгсгий хүчтэй дуу намайг өөрчлөөч. Таны дуусан бодлыг түгсгий хүчтэй дуу намайг өөрчлөөч. Халелуя. Анөхтөө бүгдээрээ Бурханаар өрөөгдсөн, дуудагдсан хүмүүс гэдгээ санаж амьдарцгаая. Бид Бурханаар хайрлагдсан ард түмэн. Бид нар энэ улс үндэстнийг өөрчлөхийн төлөө дуудагдсан. Энэ зөвхөн таны амьдрал сайн сайхан тав тухтай байхын төлөө биш. Энэ нийгэм, энэ улс үндэстнийг өөрчлөхийн төлөө. Та зөвхөн өөрийгөө бүх хараач. Эзний үгээр өөрийнхөө амьдралыг өөрчил, зэгцэл. Бурханы үгээр бусдын амьдрал нөлөөл, тусал, үйлчил. Халелуя. Шинэ үе ирж байна хандагтөө. Эзний бидэнд өгсөн шинэ үйлрэл ирж байна. Энэ үе өсөлтийн жил. Өсөлтийн жилүүд ирж. Илүү Бурханы гайхамшиг бэлэгдэндийг харах төр жилүүд ирж байна. Халелуя. Ариун сүнсний хөдөлгөөн гайхамшигар ажиллах тэр бид нар амсах тэр өдрүүд ирж байна. Халелуя хандагтөө. Өөрсдөө бэлтгэе. Бурханы гайхамшигыг харахын тулд өөрсдөө бэлтгэе. Ариун амьдралыг бэлтгэе. Ариун амьдралаар амьдрал. Бурханы үнэн үг дотор амьдрал. Зүвийг яар, тунхаглал. Бурханы үннийг хэрж хай. Инэрлийг бусдад харуул. Бурханы болцолгүй хайраар бие биенийг хайрлцгаая. Халелуя. Эзний сайн мэдээг ярьж, Бурхан амьд гэдгийг бид нар харуулж тунхаглаж амьдарцгаая. Эзэн амьд юм аа. Эзэн амьд. Халелуя. Тэр амьдсан юм аа. Халелуя. Тэр одоо ч амьд. Тэр танай дамжиж өөрийгөө алдарч болно. Халелуя. Халелуя эзэн танд баярлалаа. Бүгд хамтдаа ерөөлийг хүлээн авцгаая, ерөөлийн залбирлыг. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж, танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж, танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг хүү, ариун сүнсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен. Халелуя. Халелуя. Эзэн та бүхнийг өрөөх болтугай. Эзэн баярлалаа. Бурханаа өрөөгдөж амьдраарай.